Зохиолыг бичсэн Аг Сарнай, зохиолыг уншсан Туул Сэнди, сэтгэлийн анир. Зуны ихэнх сарын халуун нар төнөх наран алгуурхан доошолсоор уулын цаагуур хэвийх дөхжээ. Хаяа холбон буусан дөрвөөд гэрийн их баг хүмүүс хөдлөн хонь малаа хашгин бүрэнхийгээс урьдаж ажлаа амжуулах гэсний илрэл. Гэрийн хаяанд хэвтэж байсан хөгшин банхаар залхуутай гэгч нь босож урт хөтөл рүү боргосноо ирж яваа хүнийг таньсан бололтой буцаад хэвтээд өгөв. Тэр зүгт хараа бэлчээн харвал аль 7 хоногийн өмнө адуу ирэхээр явсан дондог үзэгдлээ. Хайсан адуу нь 3 хоногийн урд ирсэн байтал ирж яваа эзэн нь сураг чимээ алдарсанд ард үлдсэн гэрийнхэн санаа зовж орсон гарсан улсад хил чимээ дайвал сумын төвийн хил уран зохиолын багш Сарангийн гэрт байгаа дуулдав. Хөдөөхээр мориндооч хэрэгдэж өгөхүү хэмээн санаа чилээд суусан дулмаа нэг бодлын сэтгэл амарсан ч эр нөхрөө Сараа хэмээх дүүхэлдсэн өндөр нуруутай цэвэрхэн цагаан царайндаа зогтсон торомгоор алаг нүдтэй тан мэд яралцсан шүдтэй хүн бүхэнтэй инээж хөхөрч ахаа ихчээ болж явдаг багш хүүхнээс харамлах сэтгэл төрж даруухан давхиж очоод нүрийг нь майжаж үсгэцгийг нь зулгаамаар бодол төрөвч хажууд байх аав ээжүүдээсээ эмээж өдөр нь их ахгүй ажилдаа дарагдан шөнөн дээрээ нэвтэртэл уйлсаар царай зүс алдаж онгор нүдэнд бүлцэн улааж хавджээ. Дулмаа голынхоо охид хүүхнүүдийг бодвол нунж дорой амин хаана байгаа юм бэ гэмээр сайлынхаа 2 хувинг дааж ядсан турхан амтан. Царай зүсээр ч гэсэн дулмиг хаа мэд боловч нар салхинд онгож сайрцсан хацар нь болсон алимных мэд час улаан давхраагүй хонин бор нүд нь цаанаал намп суусан мэд тогтоохон. Хөдөөгийн хүүхдүүдийн амьдралын жамаар үнэ мал саах, эдээ цагаа боловсруулах, ойд шидэх гээд бүхнийг багаасаа сурч басч болоогүй. Аавын эзгүүд бугуул шидэж, унлагааны морой бугуултахаас эхлээд зүг зүгийн ажилд гар даджээ. Мэдээ орох цагаасаа чулуугаар гэр барин наадаж өссөн дондгийг нэг л өдөр харахад ханхар том биетэй булчин шөрөмсний ялгарсан сайхан залуу болсон мэт санагдаж унах тугал татан хажууд нь зогсоход зүрхэн цээжиндээ багтаж ядан бөмбөрдөж байх шиг санагдаж царайг нь ч игцлэн харж чадахгүй ичингүүрнэ. Гэтэл нөгөөх дондог нь дулмааг эгээл эр хүн шиг санаж доод голын чүлтмийн дунд охин баясгаланг товтон ярьж цэрэгт яваад ирэхээрээ эхнэрээ болгоноо хэмээн амныхаа хэмжээгээр бурна. Үүнд нь гомдсон дулмаа дууга хурааж нэг үзөвч ирэхгүй дондгийн хөвгөлтөө сэргэлэн айланд уярч орхино. Болдог бол хайртай гэж хэлмээр байвч юу ч юм амийг нь үдчихсэн айтай өнөөх үг нь уруулд авж гарахгүй байсаар хайрт дондог нь баясгалантай хоньны бэлчээрт хит хідэн удаа уулзснаар хоорондоо дотносжээ. Ам нэх бүртээ өөр охины тухай ярих дондгийг хашраах гэж багада тоглож өссөн чулуун гэрээ буулгаж тал тийш авч шидсэн ч удалгүй дахин өрж сэтгэлээ онгойтол уйлсаар гэрээдээ дөгсөн нь хідэн ч удаа байсныг тоогоо алджээ. Нутгийн сайн малчин лутын баг хүү ирэхмээ цэргээс халагдаж ирээд дулмааг шохоорхон гэрээр нь бууж хит хідэн удаа унаг татаж өгөхийг харсан дондог оройн сайлнаар инээд алдан ирээд манай дулмаа надаас төрүүлээд айл ихнэр болоод явах нэ. Ирэх мэч уг нь сайн залуу да. Харин чамайг яаж тоогоо юм бол доо. Химэн чанга хөхөрснөө хувинтаас үгэн цалгуулан байраад өмнө нь орж алхав. Үүнд нь хязгааргүй гомдсон дулмаа нүдийг нь бүрхээд ирсэн нулимсаа алгаараа арчин эрхмэтээ суулсан ч яадгийн химэн шарлахан бодов. Зуны дэлгэр цаг буцаж намар хаяанд иржээ. Өвс тоос өвлжөө бууцгээд их ажлын дундуур дондогт цэргээс зарлан дуудах ирснээр үеийн хідэн хөвгүүдийн хамт нутгийн айлуудаар бууж аяг тагшим хүртэж Ахмад буурлын үг сонсож хідэн өдөр болоод зээл 130-ын дэвшин дээр суугаад явахын өмнөх орой дулмааг дуудаж уулзаад чи нөгөө лутхан ойлгор хартаа суух гэж байна уу? Намайг ирэхэд өврөөрөө дүүрэн хүүхэдтэй араараа дүүрэн адуутай айл болчихсон байна ах та. Химээхтэй нэг их санаа алдаадав. Тэгтэн дулмаа тэгхээс тих гэсэн шиг тэгхэл ах та харин чи цэргээс ирээд манахаар орж гарч байгаарэ гэвэл дондгийн нүүр халуу шатаж нусаа шорхитл сороод дулмаа өөд аргадангүй хараад чи бидний багаад их сайхан байжээ.
Би аав нь болоод чи ээж нь болоод л танаа манаа дүүнэр хүүхэд болцохоор чулуун гэртээ багтахгүй шахан бөөгнөр нь тоглодог байж үлээ. Чи тэрийг сандгүй. Аль багада тоглож байсныг яаж сандгийн? Чи харин баясгалангаа орхиод яаж явна да? Чамайг явна гэхээр уйлаад сүйд үү? Баясгалан энэ жил өнжөөд дараа жилээс хотод оюутан болох юм гэсэн. Тэгээд ч надад тохирохгүй охин байсан байна лээ. Юуг нэ? Чи чинь саяхан л хорвоо дэлхийн хамгийн хөөрхөн охин гэд байгаагүй биш үү? Юу нөгөө тэр долмаа чи намайг байхгүй хинтээж сууж болохгүй шүү. Ингэснээ дондог эргэж харалгүй мордоод явчихжээ. Харин тэгэхэд өвлдөж хоцорсон дулмаа хүнтэй битгий суугаараа гинөө. Баясгалантайгаа бүтгээ байжхаар намайг дөрүүлээд хүнтэй суучих нь гэхээр атаархаад байгаа юм бах та. Мут хэнийг химээснэ. Арай энэ маань надад сэтгэлээ илчилж үгээ хэлснийг нь би андуу одоод байна уу? Хүнтэй битгий суугаараа гинэ. Намайг хүлээ гэсэн үг аахна гэж бодонгууд цээжинд нь нар ургах мэд холдоод явсан дондгийн араас би чамайг хүлээнэ гэж тэнхээгээрээ хашгирчээ. Зундаа хаттын гол дагуу айл саахалд буусаар энэгшин дасаж ах дүүгээс өөрсгөө ижилтэн дассан дондог болоод дулмаагийн ээж аавд хоёр хүүхдээ нийлүүлэн айл гэр болгох хүсэлтэй. Тиймдээч дулмааг өдөж хоргоосон гэрээр нь буусан үеийн залуучуудын байр байдлыг сүрхий ажина. Цаадах санаа нь цэрэгт явсан хүүгийнхээ өмнөөс охиноо бэрээ харж хандаж байгаа нь тэр юм. Дулмаагийн ажил чичээнгүй зан намуухан яриа тайван төрхөнд бусдыг татах нэг увдас байх шиг. Дондог дулмаа хоёр хит хідэн удаа бие биестэй захидалдайж сэтгэлийн үгээ хэлэлцжээ. Эр цэргийн алба гэдэг хайртай хүмүүсийн шанцыг шалгах мэд тогтсон хугацаа урт. Гэвч чин үнэнж амраг сэтгэл гэдэг хат чулуунаас ч бүх бат байдаг ажгуу. Гэрийн тооноор цайран гялалзах хотдгийг харан ирээдүйн хойчоо зөгнөн бодох дулмаад их сайхан санагддаг үлээ. Аав ээж дүүнер нь аль хэдийн зүүд нойрны ертөнцөд умбжээ. Хоточ ноход нэгэн зүг рүү боргон хуцснаа төдхөн чимээ алдарч нам гүн болов. Бодол хөгжөөн нилээд хөвцсөн дулмаа бийцсгаар толгойд ороо ивж хөвцсөн дан тэрлэгээ углаад гарвал гадаа сар мэлтийгээд өдөр мэд гигээтэй байх. Гэрээс баг хаан зайта бутны ард хөнгөрхөөр алхаж явтал гинт ардаас нь хин нэгэн амийг нь дарж биеийг нь хоёр хүн дамжлан өргөжээ. Орилн чарлаж хотныхондоо чимээ өгөхийг оролдовч амийг нь чанга дарсан хуйраа ширүүн том гар цавуугаар нь алдсан мэт салсангүй. Сарны гэрэлд хальт харвал зүс мэдэхгүй залуучууд тийчгэн морилзах охиныг тал талаас нь хамжин дамжилсан залуус гэрээс нилээд холдсны дараа бахиран хашгирахаас болгоомжолж амийг нь таглан уйж хөл гарыг нь хүлээд бахин өндөр биетэй нэгэн залуун дулмааг урдаа дүүрч тавихад бусд нь дагалдлаа. Гинтийн байдал цочиртон самгардаад яах ухаанаа олохоо байсан дулмаа тэдний эрхэнд явсаар уулын нүмерт байх ганц гэрийн гадна иржээ. Баргал үүр цайжээ. Гэрийн хаал гонгойн шин дээл өмсөн шиляпан малгай дугтуулан тавьсан гармаа арзаатлаа нээсээр гарч ирээд. За нөхөд минь хайртай бүсгүйг минь навчирсанд гялаала. Хөлсөнд өгөх өхөрнүүдээ тэнд яалгаад уйчихсан. Та баран туугаад нутагта хараарай. Ингээд бахин мэрийн урдаас дулмааг зөөлөн буулгаж нялх хүүхэд тэрэх мэт сарвалзуулсаар гэртээ авч орлоо. Залуус өөрсдийн мөрийг хүн арилжээ. Одоо харин нам гүмхнийг эвдэж шуугтнан уйлахдуу бүгтгөн сонсогдно. Гэрийн хойморт явган ширээн дээр баг хаан эдээ будаа зассан байх бөгөөд тулган дээрх тогоон дотор мах чанж байгаа нь үнрээр нь мэдэгдэнэ. Үсгэзгэн сэгсэж нүүр царай нь халтайсан өмссөн нүмгэн тэрлэгний ингэр нь алдуураад уйлж суугаа бүсгүйг харсан хэнийг ч сэтгэл эмтэрмээр. Гэвч гармаа үүнийг огтхонч тоосонгүй. Дулмаагийн хажууд ирж суухт нь түүнээс арх хүнэртэх ажээ. Харцсан сүмийж хацар нь улаасан тэрээр дулмаа минь чи миний ихнэр боллоо. Нэгэнт гэрийн минь босхийг алхсан хойно хэн ч юу ч хэлсэн нэгэнт өнгөрсөн. Харин чи нөхцөл байдалтайгаа хурдан эвлэрч уйлж унжихаа болвол хүлээсийг чинь тайлж эдээ будаандаа хурж хоёул хамт найраа хий. Гээд амийг нь боосон уяаг тайлав. Чингэхэд дулмаа саяхан уйлж сууснаа болоод гармааг хүйтэн харцаар цоригтол ширтээд
Хууль цаазтай түүнийг нь заавал дагаж мөрдөх ёстой чөлөөт нийгэмд бид амьдарч байгаа. Гэтэл чи хэдэн мянган жилийн өмнөх мартагдаж баларцсан түүх ярьж хүн хулгайлж хэрэгт унахаа мэдчихэв үү? Одоо манай гэрийнх нь намайг ирж хайгаад цагдаа сэргээл хитгэл чимээ өгөөд сүйд болж байгаа нь лавтай. Намайг зүгээр л гэрлүү минь явуулчих. Би чиний тухай хинт ч ам алдахгүй гэвэл цаадах нь би чамайг заавал эхнэрээ болгож аавна да. Надад тэр хууль дүрм чинь огтхон ч хамаагүй. Тэгээд ч манайх хүний хөлөөс зайдуу тэр бүр хүн олж ирэхгүй уулын сувганд бий. Сансар окторхууд гарчихгүй л бол олж ирэх нь тодорхой. Чи ингэж өөртөө төвөг бодож чамд хайргүй хүнийг хүчээр байлгах чинь буруу шүү дээ. Гармаа минь эрдмийн саруул танхимд мөр зэрэгцэн сууж байсан нөхөрлөлөө санаад намайг явуулчих. Чамаас гуй. Үгүй дээ дулмаа минь. Чи бид хоёр өнөөдөр эхнэр нөхөр болно. Тэгээд ч надад тэнгэрт заларсан ээжээс минь өөр санаж сарвайх ах トゥ байхгүй ойр ганц хүн. Тийм учраас хуримдаа өөр хүн уурахгүй. Харин чамайг нэгэнт миний эхнэр болсон хойно эцэг их ах トゥ нарыг чинь гэртээ уурж дайлж цайлъя. Химээснээ ширийн дээрх шимээ архинаас ахин дахин ууж тогоон дээр дариглан буцлах махнаас гарган ирж час халуунаар зулгаан идэх нь араатан шиг харагдана. Ингэсээр нар дээр хөөрчээ. Үүд хаяанд хаалттай гэрт дүүхтэл нь галт төлж мах чанснаас болоод бөхчм халуун гэж жигтэйхэн. Ууж идэж ганцаараа ярьсаар гармаа ширээ дэрлэн нам согтон шүлсээ савруулсаар хорхирно. Дулмаагийн амны уяаг авсан ч хөл гарын уяаг тайлаагууд гар хөлн чимчигнэн бадаарч мэдээ алдах шахсанч тийчгнэн хөдөлж мултрахыг оролцоор ухаан баларстав. Нэг сэрхнээ хөл гарын уяаг нь авчихсан орон дээр хэвтүүлсэн байсанд аажмаар нүдэнийн харвал гармаа орны хажууд бүгтийн суужээ. Унтаас ирүүний аль нь мэдэгдэхгүй боловч огт хөдөлгөөнгүй суухажээ. Гар хөлөө багахан хөдлөгвөл зүгээр байсанд баярлан симээрхэн өндийгөөд босох гэтэл гармаа бүгтийсэн хിവэр сэрчхүү би яаж байна? Намайг уучлаарай. Чамайг гэртээ авчирсандаа баярлаад гар хөлний чинь хүлгийг сулалхаа мартаж. Гэхдээ бас чамайг зовтоочих үе гэсэндээ муу санаалсан согтуу хүний ухаан ийхч байх. Одоо чи минь хувь тавилантайгаа эвлэрээд гэргийн минь болохыг зөвшөөрөөч дээ. Би чамайг юугаарч дутаахгүй хинээс ч илүү хайрлаж хамгаалж явна гэдгээ эр хүн шиг амлая. Үгүй. Чамтай сууснаас охтны нүхэн тэглэж өгсөн минь дээрэлгүй. Би чамд сэтгэлд минь хүн байдаа гэдгийг хэлсэн шүү дээ. Тэр чин тэгвэл хийн? Дондог шүү дээ. Чи дондогтой хичнээн сайхан нөхрөлдөг үлээ. Бид хоёр сэтгэлийн үгээ ярилцаж тохирсон. Гэтэл ийм юм болчихлоо. Хөө чааваста. Санжаагаа мулгуу хүүтээ сүжрээд цэргээс эрхийг нь хүлээж байгаа юм бидтэй. Гэхдээ тэр хөгч нь өнгөрсөн хөө. Гээд дулмааг дарж унган хүчээр биеийг нь эзэмдэж сэтгэлийг нь гутааж орхив. Дулмаагийн дээрээс өнгөсөн гармаа бод идсэн боохоо шиг духны хөлсөө арчаад босохдоо. Одоо чамайг хаа холдохыг чинь харъя л да. Нэгэнд чи миний хүн боллоо. Одоо ямбалж маяглаад байлгүй босож орон гэрээ өөд татан цэвэрлэж үнэ малаасаа. Чамайг эвдүүхэн байвал төрсөн гэрт чинь очимз. Химэн хэлснээ муухай инээж гараад явчихлаа. Угтаа бол гармаа тийм ч муухан биш боловч эхийгээ өнгөрснөөс хойш ааш зан ихийхэн өөрчлөгдөжээ. Түүний эхийг Цэрмаа гэдэг байсан юм. Залгаас өмнө малчин залуутай сэтгэл нийлэн нэг гэртээ орон 10 жил болоход дороосоо нойтон сормостой юм унгасангүй эр нөхрийн сэтгэл хувирж байн хэрүүл маргаан үсгэж агсам согтуу тавьсны эцэст төрхөмдөн буцаажээ. Хүний ганц охин байсан Цэрмаа эцэг эхийгээ өөд болсны хойно нутагтаа буцаж ирээд ганц гэрээрээ үлжиж нөхрийнхөө хувь тасалж өгсөн тугалтаа үнэ 10-аад ямааг маллан ганц биеэ болгоод л байлаа. Нэг шөнийн биеийн жаргал хайж илүү харж бэлэв далаасан ирчүүд зориуд шүн оройн цагаар хаалгуудыг нь балбаж хоног тааруулан ирнэ. Эхэндээ ирсэн залуусыг хөөж тууж үйлээ үздэг байсан ч аргагүй хүчинд автаж биеэ зөнд нь хайжээ. Үсгэцгээ самнахаач байж биеийн хэрийг ч угаахаа байсан түнд сүүлдээ ойртон завхаарах хүсэлтэй ир бараг л байхгүй болов. Энэ нь магадгүй хүчин өхөс дорой буурай эмэгтэй хүний биеэ хамгаалах арга байсныг нь үгүйсгэх аргагүй юм. Гэвч гэрээр нь бууж элэг барих хүн ганц нэг. Гэтэл нэгэн өдөр хідэн ямаага хариулаад явж байсан Цэрмаагийн биеийн дотор ямар нэгэн юм арвалзан хөдөлж дотроос нь нудрах шиг болжээ.
Хөөрхий бүсгүй биеийн дотор нь хорхоо орж хэмээн учиргүй айж тэр чихтэй бахардан гүйсээр барай чимгэн ламын төрч очоод учраа хэлэхэд судсыг нь байрж гизийг нь илсэн эмгэн бие давхар болсныг нь дуулгав. Өөрийгөө үр хүүхэд төрүүлэх заяагүй хэмээн гонж гутарч байсан бүсгүй тэр өдрөөс хойш төрөл арилжиж огт өөр хүн шиг болоод хож ус цасанд орж үсгэцгээ толийтл сайхан самнаж орон гэрээ өөд татаж орчлонд дуу хадаан төрөх үрээ хүлээж суудаг болов. Ирэх биш хүн гэсэндээ жирэмсэн эмийн дээр уйхал чивтэх нүгэлтэн байсангүй. Манцайсан цагаан хүүтэй болсон цэрмаа өнгө зүс оржээ. Чухам хинээс олдсон үр гэдгийг мэдэхгүйч өөрөөс нь унсан юм хойно хайрлна гэж жигтэйхэн. Хүүхэд олсонгүй хэмээн голж төрхөмд нь буцаасан нөхөртөө өнгөрмөөрч юм шиг сайхан мэдрэмж. Хүүхэд хүнстэйгээ ирнэ гэдэг нь юутай үнэн бэ? Гармаа хүүг 10 нас хүрдэг жил ганц үнэ нь 10 гараад 10-аад ямаа нь 200-аад болж үржжээ. Их хүү хоёрт хангалттай сайхан таарч бусдаас гуйлгүй тааваараа амьдарч байлаа. Сумын удирдлагын шахалтаар хүүгээ сургуульд явуулахаар болж хормоноос салгалгүй өсгсөн хүүгээ дотуур байранд үлдээгээд явхдаа цэрмаа шиг уйлж байсан хүн тэнд лав байсангүй. Ихийнхээ 35-ны жилдээр гарсан хүү биеийн нүсгэлэн олив бохтон шиг энт тэнд дүүлж явдаг айхтар сэргэлэнч гэлээ эрдэм номын хувьд толгоо өргөж дийлэхгүй. Багш нь хичээл дарсны дараа ангид хоцрон үсэг заагаад ч нүдлэхгүй 10-ын дотор нэмж хасаж чадахгүй байсанд зөнд нь орхижээ. Үлгэн салган явсаар 4-т төгсөж сургуулаа орхиод эхийнхээ хажууд сэтгэл тайван амьдрах болсноор ахин хэдэн жилийг өдөхөд ээж цэрмаа олон эрсийн хүчин давтан хэвтэхдээ өвчин олж тэр нь хүндэрсээр амь насыг нь авч чадахын өмнөхөн хажууханд нь суугаа хүүгээ духан дээр нүнэрлэж сайн хань ижилтэй болж гал голомтоо таслахгүй авч явахыг өрөөгөөд нүд анжээ. Эхээсээ хойш хідэн малаа чадлынхаа хэрээр маллаж өдөр шөнөгүй зүтгэвч хань бараагүй уулын мухарт аргагүй ганцаарджээ. Үлгэн салган уншиж сурсных их хаадын цадиг Чингисийн бот сургаал хэмээх номнуудыг уншсаар өөрийгөө их л бахархан хөх толбот Монголын тэнгэр заяад хүү хэмээн маадгаар явна. Гэвч чухамдаа үлс заяа нь хазгаас октоо ирийн тачаалын үрээр мэндэлсэн үйлийн үрдэн гэдгээ үл ухаарна. Тиймдээ ч хичээл сурлагадаа бусдын хадагт орж багшийн аашил загнахаас имэж сургуулаас гарснаа ч үл тоон. Харахад том биетэйч толгойн хавчиг нүдэнд гөлөлдсөн тухаараа хилаач гардаг харамж хахирган ааштай түүнд нутгаас нь хань бол болох эмхтэй олдсонгүй. Нэг удаа дандар тэргүүтний цуслангийн хажуугаар өнгөрч яваад эр хүнээс дутхгүй уурах шидэн морь бугуулдах дулмааг хараад гайхан алмаарчээ. Мөнөөхөн дулмаа маань уншсан номонд гардаг хотол цагаан гүнж шиг харагджээ. Тэрхүү үлгэр домог мэд түүхэнд үлдсэн хотол цагаан гүнж болбоос харанхуй шөнийг гэрэлтүүлэх мэд цасан цагаан царайтай орчлонд хосгүй гоо үзэсгэлэнтэй хайдуу химээ хааны хамгийн хайртай гүнж нэмсэнж хотол цагаан гүнж эмнэг хангал морины дөрөөг ханталж ийж халтар нумыг өвшөөлгөн харваж халахын хүчит ирчүүлдэ байралдаж өвдөг шороод улж байсан нь ямар хүчтэйг харуулдаг билээ. Түүхэнд өгүүлснээр хотол цагаан гүнж өөртөө барилдаад өвдөг шороод улж чадсан хэний боловч тоогоог барьж үрийг нь төрүүлж өгөхөө зарлахад нутаг нугын удам сайтай хүчтэнхээ ихтэй ирчүүд мөрөнд тавих азраг адуу тууж ирэн гүнжтэй барилдан өвдөг шороодон буцахад хайдуу хааны адуун сүргийн тоо түм гарсан гэдэг. Гэтэл дээлээ арай ядан даах мэд харагдах турхан бүсгүй дулмаа морь уургалан байх нь үлгэр домгийн мэд санагджээ. Ингээд л насан багт нь тоогоо хуулуулж байсан эмзэг турханч түүхэн гүнжтэй адил санагдах дулмааг эхнэр болгон авахаар царай алдан хэдэн сар араас нь гүйсэн ч эснүүр өгсөнд хажуу сумаасаа залуучууд хөлслөн хулгайлж авчирсан нь энэ байжээ. Гашуунаар уйлж хөвцсөн дулмаа болоод өнгөрсөн бүхнийг хар дарсан зүуд байгаасай гэж хичнээн хүссэн ч гэрийн гаднаас солгоо хоолоогоор бахталтай наргагүй дуулах гармаагийн дууг сонсоод болдог бол газар цөмлөд орчихмоор санагдаж хайртай дондгийнхаа царайг яаж харандаа гэхээс саяхан доромжлогдсон гутаагдснаа санаж хоолоо үүдэн гомдол үзэн ядалт тулж байж ядна. Тэгтэл гаднаас орж ирсэн гармаа орон дээр атрилдан хөвтэй дулмааг харж хэсэг зогссноо баруун талын модон орны хөлд байх шүүгэнээс ээжийнхээ өмсөж илээгээгүй дааван цамцыг гаргаж ирээд дулмаагийн хажууд тавьж нүүрэн дээрх сул асгарсан үсийг чихнийх нь ард тийш илбэж
Намайг уучлаарай. Би арай л төрөгдөж, гэвч одоо чи миний эхнэр. Тиймээс эрт оройгүй ийм зүйл болох л байсан. Харин ч сайн өдөр дээр нэгтгэж, үр хүүхдээр өнөр өтгөн айл болохын үлзий өрөөл бидэнд оршлоо. Энэ хөөрхий талигаж их юм хувцас. Чи минь ирээлч сэжиглэлгүй өмсчих. Тэхгүй боолоо дороосоо шалдан нүмгэн дээлтэй хэцүүхэн харагдаж байна. Гэвэл дулмаа огт сонсоогүй хүн шиг нулимс туслуулан хөвцсээр л байлаа. Энэ үед Дандрын хотны хэдэн айл уймж гүйцжээ. Өглөө хамгийн түрүүнд сэрсэн дулмаагийн ээж Сампилмаа охиныхоо ор өөд хараад миний мөн охин хэдэн үнэгээ шувтрахаар гараа юм байх та хэмээгээд сайлс үүний үнэр нэвчингсэн бор тэрлэгээ углаад гарвал хинч байсангүй. Ойрт орноо харвал охиных нь бараа алга. Гайхахтаа дөнгөж сэрж байгаа айлуудын гэрээр орж асуувал бас л байсангүй. Өглөөний нам гүмийг цочоон талаар дүүрэн охиныхоо нэрийг хичнээн дуудсан ч тагчиг. Бүх хүн хөдөлгөөнд орж ойр тойрны гол гууж алга уулахад ой модоор яваад ч дулмааг олсонгүйд ямар нэгэн жигтэй хэрэг ургалаа хэмээн сумын төв рүү давхин хэсгийн төлөөлөгчөд мэдэгджээ. Хэсгийн төлөөлөгч хадтын голын бүх айлуудаар бууж охиныг ирэв. Зарим залуучуудыг тусгайлан байзааж хэдэн өдөр болов. Эрлийн үзөөр шувтрах тийшээ хандаж дулмаа голын усанд үйж амиа хорлсон байж магад хэмээн дүгнэлт гаргасан төлөөлөгч энэ тухайга хэлэхэд Дандар хэсгийн төлөөлөгчөө зүгээр эр үл сарвал байсан хүүхэд минь юуны учир амь насаа хохирох вэ дээ. Үүнд нэг л учир байна. Охин минь амд минь байх л ёстой. Ах минь дээ, та бид бүгд хідэн өдрөл хүн бүрийг байцааж, хардаж сэрдэж, тэрч бүхэл энэ хавийн чулуу бүрийг сөхөж, дов сондуул бүрийг бууж шалгалаа. Хэрв та миний үйл ажиллагаанд гомдолтой байвал дээд газар руу санал хүсэлтээ илгээж болно шүү. Гэхэд ширвээ сахлаа илж суусан Дандар чулуу бүрийг сөглөө гинэ. Ингэснээ дуу алдан босож төлөөлөгчөө нэг айл байна. Бүүр уймраа таг мартаж орхиж яагав өнөө талигаач цэрмагийн хүү. Тэр хүү чинь нэг хэсэг охиныг минь эргүүлж хоргоогоод манайхаар нилээдгүй бууж мордож байсан юм. Гэхдээ сүүлийн өдрүүдэд огт харагдаагүй. Багаасаа ихтэйгээ олны хөлнөөс зайдуу бууж суудаг байсан болохоор төдийлэн анзаардаггүй байж. Гэхдээ нүүхэн доор хөндөй хаваар зуншдаг байсан ч нүүгээд явчихсан байна үлээ. Тэр залууг олж уулзах хэрэгтэй. Юмыг яаж мэдэх вэ? Охины минь сураг дуулдах ч юм билүү? Гэхэд саяхан л охиныг амиа усанд үгсэн гэж суусан төлөөлөгчийн нүдгэл алзаж та энэ тухайга эртгэн санахгүй дээ. Тэр залууг хаана байгааг олох хэрэгтэй. Энд нэг л юм үнэртэй дэхэллээ шүү. Зуншдаг газраасаа нүүсэн гэвөө. Ингээд дахин хадтын голын айлуудыг эхнээс нь байцааж гармааг хизээ хаан сүулт харсан гэр нь хаана байж болохыг асууж эрлийн ажиллагаа ахин үргэлжлөв. Гэтэл нутгийн хашаар анчин төдөө анд явж байгаад тэр бүрийд айл хурч буугаад байдаггүй уулын нүмерт нэгэн гэр байхыг алсаас харснаа хэлжээ. Хэсгийн төлөөлөгч Дандар санжаа болоод өөр 2 эрс 69 машин чихэлдэн суусаар тэрхүү айлын зүг чигийг анчин төдвээр заалган тоос манарган хөдлөв. Гармаа сайтар тооцоолжээ. Ямаага цөмийг анзаарж үхрээ цөөлөөд хурдан удмын өрөө 2-ыг авч гэрээ хүн хар яваад байхааргүй алсхан газар барьжээ. Өөрийгөө эзэн Чингисийн үр удам гэдэгт Батнат итгэн хатан буулган хэмээн солиорч явахдаа дулмааг морь уургалж байхыг харснаасаа хойш хулгайлж гэртээ авчирхаар нууцхан бэлдэж ихэлснийг нутгийн улс даанч анзаарсангүй. Гэрийн зүүн талд байх модон авдранд цай, йотон, гурил, сахар, давс тэргүүтэй хүнсний зүйлийг дүүртэл хийсэн ба нилээд хідэн уран зохиолын ном сонин мөн гаднаа уулнаас хийж ирсэн урт гуйлан өрснийг харахад эндээ өвлчхөөр зэхэж байгаа нь илхэн. Одоо түүний сэтгэл ханжээ. Эхийнх нь хоосорсон орон зайг дулмаа дүүргэх шиг санагдаж хүчээрч хамаагүй хэдэн сар нэг гэрт байвал аяндаа өөртөө дасаад салж хагцаж чадахгүй болоод ирэхээр нь олны дунд орж хүн шиг амьдрий гэж боджээ. Гэвч дулмаа хид хідэн удаа зогтох гэж оролдоод түүнийг аимшигтай ихээр уурлуулжээ. Сэмхийл гарвал хаашаач хамаагүй гүйчгээд уйлж арилоод чихний хингэргийг нь хаглах шахсанд багтартлаа бачимдсан гармаа хөөрхий бүсгүйг илгэрүүн хүчтэй өшөглөж толгойг нь хид балбаад ухаан балартаад ирэхт нь аманд нь даавууж ихэж гар хөлийг нь хүлж орхиод ээжийнхээ унтдаг байсан орон дээр шидчгээд санаа намарч дүнсэн тамхи байгуулан нилээн суухтаа. Би уг нь энэ бүсгүйд хайртай юмсан.
даанч зогтож гүгээд ах юм. Ар гэрийнхний хайгаад олохгүй болохоор лавл цагдаад хэлсэн байх. Хэрвээ манайхыг олоод ирвэл яадаг хэрэггүй. Бүх юм хаяад зогтаах гэж үү? Үгүй. Хэсэгтэй л хүн олж ирэмгүй газар юмсан. Ганцхан дулмаа л энэ бүхнийг шийдэж чадна. Тэр л надад сэтгэлтэй болчихвол химбугаач ирсэн нүүр бардам сууж чадна. Гэхдээ энэ байдлаараа тэр намайг хүн гэж тоож харна гэж үү? Хүн хулгайлсан хэрэгт орж насаараа шорон суух юм биш вэ? Тэгвэл ээж минь захиас яах вэ? Гал голомтоо үргэлжлүүл гэсэн шүү дээ. Ингэвчлэн олон бодол хөврөх ажээ. Нэг сэрхнээ дулмаагийн аманд даавууч хийж хөл гарыг нь дангинтэл хүлсэн байв. Гэр доторхыг тойруулан харвал гармаа алга. Хидий ухаангүй байсныг бүү мэд гадаа бүрэнхий байгаа нь өглөө орой хоёрын алин болох нь үл ялгагдана. Аман цангаж байна гэж жигтэйхэн. Толгоо нь хөндөөрлөн өвдөж дүнгэнэн. Төрүүчийн явдлаа санахад гармааг усанд явсан хойгуур уул уруудан нэглээд гүйж явхад араас нь хурдан халуун мордогоо гүйцэж ирээд үгийн зөрөөгүй илэгдэн унгаж өшөглөж байсан нь санаанд оров. Гармааг хичнээн аргадан гуйгаад түүнийг явуулахгүй гэдгийг дулмаа ойлгожээ. Түрэмгийн ууртай ааш авиран догшин ширүүн түүнийг харахад энгийн мэд харагдах боловч үе зүгээр сууж байхдаа л уурлаж дулмааг шалтгаангүй харааж хашгичих нь яавч эрүүл бус гэдгийг нь илтгэн. Гэрийн хаалга нэгдэн гармаа орж ирэв. Орж ирсэн даруйдаа лаа асааж дулмаагийн хажууд ирж нүүрлүүн лаагаа ордуулан хараад "За миний хүүхэн сэрчхүү. Би усанд яваад ирлээ. Одоо хоёлаа сайхан хоол хийж иднэ. Ганцаараа айв уу?" Ингэснээ чанга нээж. Нэрээ тийм л дээ. Чинийхэн аманд хийсэн даавууг аваагаа хахад яаж дуурах вүлээ дээ. Гингүүтээ даавууг амнаас наваад битгий надаас зугтаад байл та. Чамайг зодод цохих надад хэцүү байна. Энэ уулын мухард чи бид хоёроос өөр хүн байхгүй. Урд нь би ээжтэйгээ хичнээн сайхан амьдардаг байв та. Яг л нэг хүн шиг. Гэхдээ дулмаа сулхаан дуугаар чамайг би ойлгосон. Надад хайртай чинь ч мэдлээ. Тиймээс би дахиж зүхтаах гэж оролдохгүй. Харин чи дахиж надад гар хүрэхгүй гэж амал. Гэвэл Лааны гэрэлд үзэгдэх гармаагийн царайнд инээмсэглэл тодорч "Тэгэлгүй яах вэ? Чамаага би алган дээрээ бөмбөрүүлж хайрлсан шиг хайрлнаа." Ингээд гардах лаагаа ширээн дээр тавиад дулмаагийн хүлээсийг тайлаад дуу алдан шогшорч "Тэнийх толгой чамаага ингэж заваах гэж наад гар хүлчин бүүр болохоо байж аль одоохон." Гээд уяаны ормоор улааж бараг цусгүйхэ болоод хөхөрсөн гар хүлийг нь илэн сандчих ажээ. Дулмаа ивээр гармаагийн хөлд сууж байгаад морийг нь унаж зүхтаахаар шийджээ. Хоёул борцоор гурилтаа шүлхийж идээд нэг орондоо оржээ. Аль болох хаяар нь байх гэж хичээсэнд гармаа ихэд баясаж оройжин ам хуурайгүй дэмий донгосжээ. Тэгж унтахынхаа өмнөхөн дулмаагийн хоёр гарыг атхан чийжэндээ наагаад "Чи минь үнэхээр л хааны хатан баймаар ухаантай бүсгүй юм. Эр зоригтой шийдэмгий яг л түүхэн номд гардаг хатад шиг. Гэхдээ чи минь дахиж битгий зүхтаарай. Би чамайг ахиад зүхтаах юм бол алаад хүүрийг чи уулын оройд аваачаад болчихдг юм уу гэж санаж байлаа. Одоо харин би үнэхээр их баяртай байна. Одооноос чи энэ гэрийнхээ эзэн бүгдийг дураараа хий. Хэрэгтэй зүйл байвал надад хэл. Би хаанаас ч хамаагүй олоод л ирнэ." Ингээд яриа дууслаа гэсэн аятай эргэж хараад хөвтөөд өгчээ. Дулмаад зүхтаах эцсийн боломж үлджээ. Гармаа түүнийг айлах гэж албаар хэлсэн үү? Аль эсвэл үнэхээр алаад газарт булчих байсан уу гэдгийг тэр бодохыг ч хүссэнгүй. Гармааг бүх нойроо авахыг хүлээж хэвтсээр л байлаа. Шүн дунд болов. Симээрхэн босож, унтахтаа зориулж бөөгнүүлж дээлэндээ боож тавьсан гармаагийн ээжийн хувцсыг гуталтайгаа авч гитэн алхасаар үүдэнд хүрээд чимээ гаргалгүй хаалгыг онгойлгон гарч чадав. Гэрийн гаднаас чагнуул жигдхийн хорхирох дуу сонсогцоо. Бошуухан хувцас өмсөж морио үйдэг шонд хүрлээ. Гармаа хоёр морио ээлжлэн идүүлж шөнөн нэг морио заавалжгүй амгаа зузаатаанд бэлэн хонуулдаг нь дулмааг хайгаад хүн ирсэн үед зүхтах гэсэндээ л тэр
Морио хөтөлсөөр гэрээс нилээдгүй холдоод иргэн харвал нам гүм. Гүнзгий амьсгаа аван зайдан морин дээр төвөггүйхэн гараад хөлөөрөө давирвал морь нисэх мэт хурдаллаа. Баруун зүгийг барин хурдалсан дулмаагийн нүднээс нулимс сул асгарах хажээ. Гэрээс тэр болгон гараад байдаггүй түүнд газар орны баримжаа үнэндээ байсангүй. Айл амтны бараа харагдвал учир байдлаа хэлж тус авнаа хэмээсээр шүний харанхуйд давхисаар л байв. Ингээд дулмаа үд хүртэл морины хурдаар давхисаар замд таарсан хамгийн ихний айлд ороод цээж дөрөн амьсгал авчээ. Харин үүр хаяархын алдад сэрсэн гармаа гэрээрээ дүүрэн орь дуу тавин муу шулам чамааг олж авчраад гидсийг чинь хүлээд алаад хайчих юмсан. Даанч өдийт холдоод явчихаа биз. Хүнийг ингэж гоолгүй хуурдаг яас өөдгөө хүүхэн бэ? Би түүнд итгээд хөл гарыг нь тушиж хонсонгүй нь алдаа боллоо л доо. Мөдхөн тэр шулам цагтаа дагуулад ирэндээ. Яадаг хэрэггүй. Ихийнхээ голомтыг ингээд орхих гэж юу? Ямар ч байсан эндээс зугатах хэрэгтэй. Харин дараа нь тэр мөх хүүхэнтэй тооцоо бодох цаг олдноо гайгүй. Гармаа ээжийнхээ бурхан тахил сүүний үнэртэй дээлийг нь баатанд боон уулын ингрээр байх модны захад аваачин болоод дээр нь тэмдэг болгож 3 том чулуу авчирч тавиад буцан гэртээ очиж арьсан богцонд хуурай цай давс борц хийгээд ээжийнхээ зургийн өмнө сөхрөн сууж удаанаар ширтээд босохдоо гэрийн зүүн хаяанаас гал өрдөж орхиод үнэ туглаа эхлэр нийлүүлж хөндий рүү туучхаад арт талд нь ногоор нь дүнхийх битүү модтой уулын гүн рүү чиглэлээ. Энэ үед хэсгийн төлөөлөгчөөр ахлуулсан дулмаагийн аав тэргүүтэн шатаад хэдийн нэвнс нуран болсон гэрийн гадна ирж хэрэгхээ мэдхээ байж аймагаас нэмэлт хүч дуудан хэргийн учрыг олохоор шийдэлд хүрч буцав. Харин дулмаа эцэг эхийг нь сайн таних нутгийн айлд ирснээр тэр өдөртөө гэртээ хөргүүлэн харснаар энэ хэрийг дуусгуур болох тийшээ хандлаа. Учир юу гэвээс гармааг аймагаас ирсэн цагдаа нар уулын гүнд урц бариад туулаа мах шарж идэж суухт нь тал талаас бүслэн байрахаар оцсон ч сэжиг авсан нэр сайн морины хурдаар зогтааж яваад нэгэнд хаашаач гарцгүй боллоо гэдгээ мэдээд ээжийнхээ дээл бурхан нуусан газраа очиж бүдүүн арс модны мөчрөөс дээлийнхээ бүсээр оосрлон амиа игүүтгсэн байсныг олсон юм. Хэрэг явдал ингэж өнгөрсөн ч дулмаагийн сэтгэлд томоос том шарах үлджээ. Нутгийн улс ч энэ талаар нэг хэсэгтээ амны зугааг хийж, зарим нь гармааг хайр сэтгэлийнхээ төлөө амиа зольж чадсан баатарлыг эргэхэд учир мэдэх улсууд баг балчиртаа ихтэй их задуулж өссөн юм штэ чааваас. Их нь хайртай гэд хажуунаас ааж холдуулал гүйсгөхдөө ганц аях цийдэм асгахт нь галын шилээврээр тархийг нь хагалж хаяад сэтгцэд нь юм орчихсан юм гэнэ билээ. Химэн амны зугаа болгож ярихаас биш ардаас нь ганц майнын үсэг хэлэх хүн гарсангүй. Гэртээ ирсний хойно дулмаа нэг их ихэр татан уйлж бүтэн 3 өдөр орноос ч босохгүй хөвцсний хойно аав нь нутгийн ламд үзүүлэн арцаар биеийг нь утаж сүлт химрийг нь дуудан охиноо аль болох таавар нь байлгахыг хичээсээр өвлжөөндөө буужээ. Дулмаач багаар болсон бүхнийг мартагнаж хэвийн амьдралдаа аажмахан орж дондгоос ирэх захаанд хариу дайн урдын адил инээж баясах боловч нэг л зүйл сэтгэлийг нь чилээж байв. Болцсон цаг тоолсон хугацаа иржээ. Хоёр талын гэрийн томчууд шинэ гэрээ барин хурим найрандаа бэлдэж эхэллээ. Цэрэгт явсан дондог ирэх хугацаа тунд өгчээ. Томчууд дулмааг өмнөөс суулган дондгийн аав амнэн бид бүгд ярьж тохирсон. Миний охины цаашдын шинэ амьдрал эхлэх гэж байна. Тэр хар хүүтэй холбоотой явдлыг дондогт бүүх хэл. Гэр орноосоо алс хол яваад ирсэн хүнд өнгөрсөн баларсныг дурсах хэрэг огт байхгүй. Үүнээс хойш дондогтойгоо сэтгэл амар сайхан амьдраарай. Химэн духан дээр нүнэрлэхэд бусд нь мөн толгойд охин санал нэгтэй байгаагаа илэрхийллээ. Дондог цэргийн 3 жилийн хугацаанд хат сууж уламж сайхан ир болоод иржээ. Хурим найрч хөлтэй болж нутгийн олон эрүүлийн үгээ хайрласаар хос залуус маань өрхөө татаж тулгандаа галаа бадраажээ.
Хурин болж өнгөрснөөс 6 сар гаруй дараа дулмаа бие давхар болж дондог анхны хүүхдээ хүү төрнөө хэмээн битүүхэндээ хүлээж эмээл хазаар бэлдэж хоног тоолон суудаг байв. Гэтэл гай газар доороос гэдэг шиг нэг л орой дулмаагийн хөвлөгээр хүчтэй базалж халууран хөвцсээр эмч ирэхийн өмнөхөн үр зулбжээ. Энэ явдлаас хойш дондог эхнэрээ уламж хайрлан сэтгэлээрээ дэмжиж залуу хүмүүс ахаад хідэн ч хүүхэдтэй болж чадна. Чи минь сэтгэлээ тайван байлгаа. Би харин ч чамайгаа эрүүл саруул байгаад баяртай байна гэсэн байжээ. Дондгийн баг дүү сумын сургуулийн баг ангийг дүүргэж эцэг эхийн хурал зарлагдахад дондог очих ээлжтэй болов. Ангийн багш нь хот газрын дээгжин бүсгүй юм. Торомгоор алаг нүдэрээ хүн бүрийг ширтэн хүүхэд бүрийнх нь онцлог авяас чадварыг ярьсаар дондогт тулж ирээд "Та чинь хэний аав билээ? Огт үзээгүй хүн байна." Гэхдээ дондог аав гэж хэлсэнд нь үр нулааж "Гүй би Түнжин толгойтын ах нь гүй бишээ. Батхуйгийн төрсөн ах нь" гэвэл багш бүсгүй нэмсэглэн хараад дүүгийнх нь хид төгссөн юун сонирхолтой талаар ярьж өгчээ. Сара багшид дондог маш их таалагджээ. Багшийн сургууль төгсөөд хуваар авч хөдөөгийн сургууль томилогдсон эрэхтэй дондог шиг сайхан залууг хараагүй аж. Тэгш өргөн ханхар цээж хүрэн бор царайндаа зогтсон шулуун хамартай цаанаа л түшигтэй харагдах эрд анхны харцаар дурлсан багш бүсгүй хүүхдгүй гэдгийг нь олж мэдээд өөрийн болохоор зориг шулууджээ. Дам хүнээс их нэртэй гэдгийг нь сонссон ч дулмаагийн байр байдлыг хараад хөхийнээд нь хөөрч дондог шиг сайхан залуу яаж яваад ийм нурмаасан хүүхдийн хормоос ахаад суудаг байна хэмээн илэглэн бодож дондгийг өөртөө уруулахад алга эргүүлэх мэт амархан санагдсан байна. Яаж ч өдөж хоргоогоод өмнө нь туйлзан найгаж сайхан бие хаагаа гайхуулсан ч дондгийн сэтгэлийг татаж чадсангүй. Сара араасаа хүл алдангүйх залуусаар уйдагаа гаргаж дондгийн талаар сонсох тусам түүн рүү улмал татагдаж дулмааг замаасаа хэрхэн зайлуулах талаар бодоод олдоггүй байв. Үчир химээх ганц бие залуу архин дуртай боловч ууж идэхээрээ элдв ааш гаргахгүй сайн эцэгхийн буйнаар эд хөрөнгөөр дутхгүй болохоор хүүхнүүд түүнд баахан талтайж гол чилэмтгий тэрээр Сараг суманд нь ирснээс хойш байгаа бүхнээ барингүйдэг ажилтай болсон ч гараас нь барихаас хэтэрсэнгүй. Үчир урд өдрүүдийн адил Сараад өгөхөөр шинэ хоньны мах сүү цагаа бариад гэрт нь ирэхэд ганц биеэр тогтоо суудаг багш бүсгүй инээд алдан ухтаж ширээ засаад хоол цайгаар дайлахт нь баярлсан хүчээр цааш юу болохыг хүлээн суудал Сараа арх гарган хундаглаж энгийн яриа үүсгэлээ. Өөрөө ам хүрэх төдий амсчаад үчрийг согтоод хил яриан задгаараад ирэхэд саяхан дулмаагийн талаар сонссноо лавлан асуужээ. Үчирч архинд халамтсандаа болсон бүхнийг өөрийнхөөрөө нэмж хачирлан ярихад Сараа их л шимтэн сонсож суусаар дуниарт нь норимглоод ирсэн үчрийг хөөх шахам гэрээсээ гаргаад дондогтой бушуухан уулзахын мөрөөсөл болон хэвтлээ. Эхэндээ дондог Сараагаас тийм зүйл сонсоод огтхон ч итгэсэнгүй. Гэвч гармаагийн зовлгүй өхлийн талаар сонсож байсан болохоор учрыг нь лавлахаар хамгийн түрүүнд аав дээрээ ирэхэд аав нь хэсэг үг дуугүй сууснаа хүүдээ үнэн учрыг тайлбарлажээ. Дондогт нэг л итгэмээргүй худлаа юм шиг санагдаж дулмаагаас бэргэн байж асуувал цаатах нь үгийн зөрөөгүй уйлж тэр оройдоо халууран бүлээрч гэрийнхнийгээ сандаргаад авчээ. Сараагийн ярьснаар дулмаа гармаад сэтгэл алдарч хамт гэрээсээ оргон уулын мухарт гэр барьж суугаад аав дандрыгаа ирэхгүй авч явна гэхээр гэртээ ирсэн ч үүнээс болж хайртай бүсгүйгээ санан шаналсаар гармаа амиа хорлсон түүхийг танаа нутгийнхан цөм мэдэх байтал ганц чамд нуугаад хэлсэнгүү. Чи ястай тэнийг байна да. Танаа авгаа чамд дургуудээ чиний үрийг зулбуулсан юм шүү. Тийм биш бол чи өдийд аав болчихсон. Хүүхдээ дагуулад явж байх байлаа. Улс амьтны л хил ам чамд хүрэхгүй байгаагаас биш цаад өгсөн залуудаа хайртай байсан гэх чинь илээ. Химээн баахан хар хорын үг сэтгэлд нь чулуутсан байсан нь өдөр өдрөөр улам томорч нэрэл тийм биш бол эд анх намайг цэргээс ирэхэд бүх учраа үнэн мөнөөр нь хэлэх байсан. Таг нуун гэдэг цаанаа л нэг нууц байна. Аав ээж минь ч гэсэн хүүгээ хүний хүнтэй нийлж хуурч байдаг таарчтэй.
Ингэж бодсоор бодолдоо бат бөх итгэн гэртээ ирсэн ч өөрийн биш юм шиг санагдаж хаяахан Сарагийн гэрээр бууж мордоход цаад хүүхэн нь гадаадын чамин шилтэй архиар дайлж хонож унжин наргиж зингэх нь хэвийн зүйл болжээ. Дулмаа нөхрөө хаана хинийд яаж явааг нь мэдэж байгаа боловч түүний өмнө үг хэлэх эрхгүй мэд санагдаж амаа жимээж сэтгэлээ тайтгаруулсаар явсны эцэст дондог нэг л өглөө өөрийн гэх юм аваад Сарагинд очоод суучихжээ. Үүнд нь бухимдсан Санжаахвай хүүгийнхээ араас очиж загнаж зэмлэн гэртээ авч ирэх гэсэнд хүүн хэрсэн бух шиг буруу харж суучаад огт хөдөлсөнгүйгээр барахгүй том нулимс унган суухыг харсан аав нь өрөвдөж тэр чигт нь орхиод гэртээ иржээ. Дондгийг явсны дараахан Дулмаа нэгэн шөнө нөхрийг нь часуулан үнэг зууж аваад явчихлаа хэмээн зүүдлээд сэрэхдээ хамаг биен усан хулганд болтлоо хөлөрч үүрийн таван жингээр босохдоо ургах наранд сүүн цацал өргөж хүслээ шивнээд өөрийн эр нөхөр хайртай хандаа сэтгэлийн үгээ хэлэхээр зүрх замыг даган шогшлоо. Хаалганд нь үлзийхээ гарган цэнхэр өнгөөр будсан банзан хашааны гадна эргэлзэх мэт хэсэг зогсоод гүнзгий амсгаа аван дотогшоорлоо. Байшингийн дотор хөшгөн хаалттайгаас нарны гэрэл муухан тусах ажээ. Хүн байгаа шинжгүй намгүм. Дулмаа хоолоо цасан чимээ өгөөд хэсэг зогсвол төмөр ор шажигнан дуурж хин нэгэн босох шиг боллоо. Хүлээн зогсвол нүцгэн биен дээрээ гоёмсог халаад сул нөмөрсөн Сараа нойрмоглон босож ирээд Дулмааг харахтаа айхгүй ч айгүй гихчээр тэр дороо багахан барьцаалтан сандарч хойд өрөөндөө гүйхээрээ яваад орчихлоо. Удалгүй дондог хувцаа хам хумууглан гарч ирээд Дулмааг харж чадалгүй хажуугаар нь зөрөн гадагш гараад явчихлаа. Дулмаач араас нь гарч харвал дондог үүдний давжаан дээр суугаад тамхи асаахаар гарын салгалан чичирч суухыг хараад "Дондог минь, чиний өмнө надад хийсэн хэрэг огтоос байхгүй шүү. Хэрэг буруутай гэвэл хүний хүчинд автаж гэрээсээ хулгайлагдаад хэдэн өдөр гар хөлөө чивчэртэл уюулж амандаа шүлсгүй болтлоо даавууч хүүлж хүчээр охин биеэ бузруулсан л гин буруу би. Чи надаас салмаар байгаа бол сал, харин гэр орондоо харь. Ингэж эмэгтэй хүний гэрт толгой хорогдож өдөр хоногийг барах хүн чи биш шүү дээ. Би өөр ингэсэн юм аваад өнөөдөр танахаас аав ээжийнхээ хамтаар салж нүүдээ. Харин чи гэртээ хараарай. Гадаа морь авчирсан. Харин энэ бүсгүйдээ хайртай болсон бол ёс төртөө өөрийнхөө гэрт авчраарай. Нэгэнд сэв суусан сэтгэл дахин эвлэхгүй бизээ. Сайхан амьдраарай. Ингэж хэлэхдээ нүдэнд нь тороод ирсэн нулимсаа залгин хос бөгжөө суглан дондгийн гарт татгуулаад сэтгэлд нь хэдэн жил буглаад байсан том хар чулууг аваад хайчих шиг аниргүй болжээ. Цэлмэг тэнгэршгэ хөхтөрлөгтэй бүсгүй уудам ногоон талын дундуур эргүүлэн хатирч хаттын голын хаягаар бодол дарагдан явхад араас нь морин туурай бөмбөрдөн тажигнан эр нөхөр нь ханхар уул мэд хурдалсаар айсвэ харагдлаа. Зохиолч Аг Сарнагийн дахин нэгэн сургамжтай бүтээл болох Сэтгэлийн анир зохиолыг хүргэлээ. Зохиолуудыг нь хараад авахад амьдралд ойрхон сургамжтай сайхан зохиолуудыг бичдэгт Аг Сарна зохиолчдоо сонсогчдийнхоо өмнөөс талархснаа илэрхийлье. Ер нь амьдралд ч гэсэн яг ийм зүйл тохиолддог. Ямарваа нэгэн зүйлийг сонсоогүй байж давсалж ярих нь ямар хор уршиг хүрэгдгийг болвол энэхүү зохиолоос та бүхэн бас харж болно. Мөн хүн хэр төвчээртэй байснараа бас хэр зөөлөн хүлээцтэй байснараа яаж амжилтанд хүрч одоо эр нөхрөө эргэн ирүүлж байгааг бас энэ зохиол дээрээс харж болно. За тэгээд дараагийнхаа зохиолоор дахин уулзлаа. Түр баяртай.